За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хойд бүсийн хилцүүлэг үргэлжилж байна. За одоо бол бид бүхэн орон нутгийн хөгжлийн талаар хилцүүлгийг зохион байгуулж явуулах болно. За өнөөдрийн хилцүүлэгт Хүсгэл аймгийн засаг дарга Лавгжов, за мөн Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах үйлдвэрийн дарга Отхон, за мөн Булган аймгийн хөгжлийн бодлого төлөвлөлт хөрөнгө оруулалтын хилцээний дарга Давааням, за мөн улсын хурлдах ардчилсан намын бүлгийн бүсчилсэн хөгжил, аж үйлдвэржилт, хөдөө аж ахуйн бодлогын зөвлөх Амар Баясгалан, за мөн Орхон аймгийн засаг даргын тамгын газрын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хилцээний дарга Даваа Дорж, за мөн Булган аймгийн Хангал суманд одоо Улаанбаатар хотоос шилжин суурьшиж ажиллаж амьдарч байгаа малчин Эрдэнэ булган нарын төлөөлөл хүрэлцэн ирсэн байна. Панелистаар оролцсон. За мөн одоо өнөөдрийн салбар хуралдааны хилцүүлэгт маань Орхон, Булган, Хөвсгөл аймгийн иргэд, за мөн бизнес эрхлэгчид, төрийн албан агчид оролцож байна. За эхний асуултыг бол бүгдээрээ яг орон нутгтай холбоотой өөрсдийн амьдарч ажиллаж буй өдөрдөж орон нутгтай холбоотой асуултуудаар эхлэе гэж бодож байна. За мөн та бүхэн маань бас бидний хилцүүлгийн хугацаа 60 минут. Тийм учраас асуултандаа товч бөгөөд тодорхой хариулахыг хүсье. Бүгдээ бас энэ хилцүүлгийнхаа дундуур нийт оролцогчдын маань дундаас та бүхнээс бас асуулт асуух сонирхол байгаа учраас товчхон хилцээд явж яа гэж бодож байна. За эхний асуултыг Хүсгэл аймгийн засаг дарга Лавгжов танаас асууя. Бүсчилсэн хөгжлийн энэ үзэл баримтлал батлагдсанаар аймаг сумаараа хөгжлийн төлөлтөө хийдэг байсныг өөрчилж байна. Бүсээрээ хөгжих нь боломж болцоо төлөлтийг гаргах болж байна. Ингэснээр Хүсгэл аймгийн ард иргэд, за нутгийн удирдах байгууллага, за та бүгдийн ажил үйлсэд хэр давуу тал боломж болцоог олгож байна гэж үзэж байна. За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За бүссэн хөгжлийн тухай 2024 он, за мөн урд олон жилийн өмнө ч гэсэн Монгол улсад бүсчилж хөгжих тухай олон шийдвэр гарч хэрэгжижсэн. За мөн цаг хугацааны хувьд хэрэгжээг олон байдаг. Тэгээ 2024 он бол их онцлог жил юм. Бүссэн хөгжлийн тухай бид нар урьдчилсан хилцүүлэг, үндэсний хилцүүлэг зохион байгуулсан. Хойд бүсд хамаарж байгаа 3 аймгийнхан бас энэ тухай өөрсдийн аймгийн давуу байдал, сул байдал, хоорондоо яаж интеграчлах үгээд олон чиглэлээр ярилцсан. За өнөөдрийн болж байгаа үндэсний хилцүүлэгт бол ач холбогдол өгч байна. За мөн 2024 оны 6 сарын сүүлээр бид нар бүсчилсэн сонгуулаа явууллаа. Бид нар 2-3 мандат, 4 мандат сонгодог байсан бол энэ жил 8 мандатын төлөө саналаа өглөө. Өнөөдрийн болж байгаа цаг хугацаа бол 2025 оны Монгол улсын төсөв хууль батлагдахын өмнө болж байгаа нь бол хойд бүсийн хөгжил дэвшилд, хөрөнгө оруулалтанд, хүн ардын аж амьдралд урт хугацаатай сайхан төсөл хэрэгжүүлэхэд бас хөрөнгө санхүү шийдэгдэнэ гэсэн ийм хүлээлт байна. Гэхдээ засгийн газар, улсын хурл төр засгийн төвшөнд олон бодлого шийдвэр гарч бичих цаасдаа болж бид төрийн албан агч уулзж байгаа ч гэсэн энэ бүс нутгийн хөгжилд олон түмний хүч анхаарал, оролцоо, дэмжлэг маш их хэрэгтэй. Энэ малчны хотноос ахуулаад бизнес эрхлэгчид, төрийн удирдах байгаа бүх төвчний албан агчдын оролцоо хэрэгтэй. За Хүсгэл аймгийн тухайд бол хойд бүсд үнэхээр бид олон малтай, олон хүнтэй, байгалийн сайхан тогтцтой, энүүгээр бол давуу байдалтай гэж ойлгож байгаа. За бид Эрдэнэт Булган аймагтайгаа өнөөдөр бид хамтран ажиллах санамж ижигт гарын сурлаа. Энэ бас нэг алхам. За мөн хойд бүсийн хөгжлийн төвгөд төрийн бус байгууллага байгуулад бид бас олон хүний иргэний нийгмийн байгууллагатай хамтраад үйл ажиллагаа эхлүүлж байгаа нь бас эхлүүлсэн бас нэг том ажил. Гэхдээ энэ Хүсгэл аймгийн хэмжээнд бид юу хийж чадах вэ? Бүс нутгийнхаа бусад 2 аймагтай юугаараа хамтарч ажиллах вэ? Мөн зэрэгэлдээ Хангаан бүс, Төвийн бүсийн аймагуудтай ч гэсэн бид бас хамтарч оршиж ажиллах ийм олон боломж олцоо нээгдэнэ гэж харж байгаа, ойлгож байгаа. Тийм учраас бүс нутгийн хөгжлийн өнөөдрийн хийж байгаа уулзалт, энэ арга хэмжээнүүд Хүсгэл аймгийн хөгжилд, хойд бүсийн хөгжил дэвшилд том агц дэвш авчирнаа гэж ойлгож байгаа. Хүсгэл аймгийн хөгжлийн давуу байдал, за Хүсгэл аймгийн аль салбарт ямар бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтууд
байдаг тухай ярих юм бол бас нэлээд цаг хугацаа орно. Дараагийн асуулт юм дээр бас энэ тухайга дэлгэрүүлж ярья гэж бодож байна. За танд их баярлалаа. За дараагийн асуултыг панелист Тотгоноос асууя. За таны хувьд одоо Орхон аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч. За мөн Эрдэнэт үйлдвэр, төрийн өмчт үйлдвэрийн газрын одоо баяжуулах үйлдвэрийн газрын дарга. За энэ ч утгаараа одоо Эрдэнэт үйлдвэрээс одоо бус нутагт хэрэгжүүлэхээр одоо төлөвлөсөн ямар ажлууд байна? Хизээнээс эхлэх үү? За хизээнээс эхлээд ямар үр дүн төрөх үү? Энэ үр дүн энэ хамтын ажиллагааны талаар юу гэж үзэж байгаагаа та бүхэн одоо нийт оролцогчдод танилцуулаач гэж хүсье. За баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За Эрдэнэт үйлдвэр хойд бүлсэд гэлтгүү Монгол улсад нэлээд эдийн засаг болон нийгмийн өндөр ашигтай үйлдвэр. Тэр ч утгаараа 4 жилийн хугацаанд Эрдэнэт хот, Орхон аймаг хамтарч 12 шинэ хөгжлийн хөтөлбөрийг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энийг шинэ илгээл гэж нэрлэсэн байгаа. Энд 12 хөтөлбөр дотор Эрдэнэт үйлдвэрийн зүгээс хэрэгжүүлэх 6 төсөл хөтөлбөр, Орхон аймгийн зүгээс хийх 6 төсөл хөтөлбөр нийлээд шинэ төсөл, шинэ илгээлт гэсэн нэртэйгээр танилцуулагдаж ажил хийгдэж эхэлсэн. За Эрдэнэт үйлдвэрийн зүгээс хийж хэрэгжүүлэх 6 төсөл хөтөлбөрт нь болохоор нэлээд томоохон хөтөлбөрүүд орсон байгаа. Үүний нэг нь болохоор үйлдвэр технологийн парк. За үйлдвэр технологийн парк дотороо зэсайлуулах үйлдвэрийн цогцлбор орсон байгаа. Зэсайлуулах үйлдвэр гэдэг маань ямар утга учиртай юу яриад байна гэхээр өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн зэсийн баяжмал 22-оос 23% агуулгатай зэс агуулсан жилд нэг дунджаар 580 орчим мянган тонн зэсийн баяжмлыг үйлдвэрлэдэг. Ер нь үе үеийн уурхайчдын ер нь төр засгийн барьж исэн бодлого зэсийн баяжмлыг зэс болгож аранжин зэс гаргах металлургийн үйлдвэрийг хөгжүүлэх зорилттой байдаг байсан. Энэ маань ер нь энэ хүрээнд шийдэгдэх, энэ хүрээнд хийгдэх хамгийн том ажил болж байгаа. За засгийн газрын зүгээс 1200 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч үйлдвэр технологийн паркийн үйл ажиллагааг явуулах нөхцөл бололцоог бүрдүүлж өгсөн. Үүнтэй холбоотойгоор дид бүтцийн ажлууд нэлээд эрчимтэй хийгдэж байна. За дид бүтц дотроо авто зам, төмөр зам, за цахилгаан, ариутгах татвар, ус хангамж энэ ажлууд маань зэрэг нэлээд эрчимтэй хийгдэж байгаа. За эх жилийн 1-р хагас жилдээ багтаад ерөнхийдөө дид бүтцийн ажлууд маань ерөнхийдөө цэгцрээ дуусна. За ямарваа нэгэн үйлдвэр аж ахуйн газруудыг байгуулахад дид бүтц бол нэн чухал. Тэгэхээр энэ бол дид бүтц маань бүрэн хийгдээд дуусна гэсэн үг. За үүнийг дагаад зэсайлуулах үйлдвэр баригдсны дараагаар үүнийг дагаад олон аж ахуйн нэгжүүд аранжин зэсийг ашиглаад эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тэр боломжийг бид бас нээж өгж байгаа. За энэ дээр нь одоо зөвхөн энгийнээр тайлбарлаад хэлэхэд Эрдэнэт үйлдвэрээс гаргаж байгаа зэсийн баяжмал 1 тонны за нэг ойролцоогоор бүгдээрээ дундчлаад үзэхэд 1500 орчим доллараар зардаг гэж бодъё. Тэгэхээр бид нар аранжин зэсийг гаргаад зарахад одоо дэлхийн зах зээл дээрх үн нь 9-10 мянган доллараар зарах бололцоотой. За аранжин зэсээ ашиглаад цаашдаа үргэлжлүүлээд бид нар зэсээрээ эцсийн бүтээгдэхүүн гаргах. Бүр цаашлаад нунтаг зэс гаргаад явхад 30-40 мянган доллараар зарах бололцоотой. Тэгэхээр энд өргөн утгаараа Эрдэнэтийн овоо ордыг иж бүрнээр ашиглах, эдийн засгийн үр ашигтай ажиллуулах энэ нөхцөл байдал бүрдэж байгаа. Энэ бол зөвхөн 12 төслийн нэг нь. За энийг дагаад шинээр ажлын байрууд нэмэгдэнэ. За нийгмийн эдийн засагт үзүүлэх өр нөлөө нь бол бүс нутгийнхаа хэмжээнд нэлээд өндөр ач холбогдолтой байх төслүүд хэрэгжих юм байнамаа. За танд баярлалаа. За дараагийн асуултыг даваа нэмээс асууя. За бүсчилсэн хөгжлийн одоо нэг гол зорилт бол энэ хот төгийн хөгжлийн ялгааг арилгах, мөн орон нутагт ажиллаж амжирах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх энэ явдал байгаа. Энэ хүрээнд одоо Булган аймгийн зүгээс одоо ямар одоо арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Үүнд бэлтгэж байгаа танай хөгжлийн төлөвлөлт бодлого юу байна вэ гэж асууя. За баярлалаа. За бүсгүйдийн хөгжлийн чуулганд оролцож байгаа та бүхэнд амжилт хүсье. За хот төгийн ялгааг арилгах нь гэж байна. Миний бодлоор
хот хөдөөгийн ялгааг арилгахын тулд хөдөө орон нутагт хамгийн нэгэн номерын асуудал нь болохоор нийгмийн үйлчлэгийг сайжруулах шаардлагатай гэж боддог. Нийгмийн үйлчлэг юм сургууль цэцэрлэгийн хүртээмж, эрүүл мэндийн одоо үйлчилгээний хүртээмж, за залуучуудын чөлөө цагаа зөв болсон өнгөрүүлэх газар гэх мэтчлэн нийгмийн үйлчилгээг сайжруулсны үндсэн дээр одоо Улаанбаатар хотын их төвлөрөл хөдөө орон нутг руу шилжих болов. Мөн дээр нь нэмэгдээд ажлын байр, жижиг дунд үйлдвэрүүд маш шаардлагатай байгаа. Хойд бүсийн хэмжээд за одоо арьс шир боловсруулах үйлдвэр, мах боловсруулах үйлдвэр, за одоо барилгын дулаалгын материалч байдаг юм уу. Одоо Булган аймагт бол бүх одоо түүхийд нь байгаа. Одоо барилгын материалын үйлдвэрлэхэд одоо юу вэ? Хайрга дайрга нь байна. Одоо барилгын дулаалгын хөрмөн чулууны орд нь байна. За сайхны уурхай гээд нүүрс нь байна. Мөн хөдөө аж ахуйн салбар байна. За мал нь байна. Тэг одоо газар тариалан байна. Эднэрийг одоо яг хураагаа зарах биш, эцсийн бүтээгдэхүүн болгож одоо зарах юм бол хойд бүсийн Булган, Орхон, Хөвсгөл аймагуудынхаа хэрэгцээг одоо цаашдаа хангаад явах юм бол маш хэрэгтэй байгаа. Жижиг дунд үйлдвэрүүд маш хэрэгтэй байгаа. Мөн альва хөгжлийн суурь одоо инженерчлэл гэдэг тий одоо дэд үтц байна. Мөн одоо барилга орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Барилга орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхэд хамгийн ихний ээлжинд яригдах асуудал маань өөрөө дэд үтц инженерийн шугамшуулж байна. Мөн түүнийгээ дагаад одоо дулааны станц, дулаан үйлдвэрлэл гэх мэтчлээ одоо эдгээр зүйлийг хамгийн ихний ээлжинд орон нутагт хийж хэрэгжүүлснээр хотын их төвлөрөл одоо орон нутг руугаа саарч хөдөөгийн сэргэлт гэдэг маань яг одоо бодис дутгаараа хэрэгжих юм болов уу гэж харж байгаа. Мөн одоо бүсчилсэн хөгжил гэж яриад байгаа. Энийг бид нэр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт гэхээсээ өмнө одоо хүн болгоны тархинд суулгаж өгөх хэрэгтэй гэж бас бодож байгаа. Яагаад гэвэл манай монголчууд ч их тийм нутгийнхах хүмүүс. За би Булган аймаг гэж цээжэд илдэн одоо лавгжууд дарга маань би Хөвсгөл аймаг гэн. За Орхон аймгийнхан маань би Орхон аймгийнх гээд цээжэд илдэх. Тэгэхээр бид цаашдаа одоо үнэхээр л бүсчилж хөгжиж гэж одоо зорж байгаа бол хүн бүр энийг одоо тархиндаа суулгах хэрэгтэй. Хамгийн бүсийн хөгжил гэдгийг тархиндаа суулгаад дараа нь одоо яг бүсээр хамтарч ажиллах. Нутаг ус гэхгүйгээр хамтарч ажиллах шаардлагатай болов уу гэж бодож байна. За баярлалаа. За танд баярлалаа. За яалтчгүй л одоо бас Монгол улсын хөгжилд зарим талаараа давуу тал болдог, зарим талаараа сул болдог, тал болдог зүйл бол нутгийн фактор л да. Харин хойд бүсийн хувьд бол одоо энэ Хөвсгөл, Булган, Орхон 3 аймаг бол одоо тулгын 3 чулуу шиг бие биенийхээ сул тал, давуу талыг нөхсөн одоо ийм 3 аймаг нөгөө талаас нэг том чухал бүс нутгийг гэдгийг одоо аймаг орон нутгийн иргэд, хөдөлмөрчид, төрийн албаагчид, иргэн аж ахуй нэгж байгууллагууд бүгдээрээ нэг цогц ойлголтоор одоо ойлгож хүлээж авч бүтээн байгуулалт, ажил үйлс, техник технологийн дэвшил зэрэгтэй одоо нэг үзэл бодол хандлагаар урагшаа алхвал үр дүнтэй гэдгийг онцолж хэлж өгөн танд баярлалаа. За дараачийн асуултыг бол амар хэсэглийн панелистаас асууя. За сая бол даваа намын ярианд гарч байна. Энэ хөдөө аж ахуйн салбар бол тодорхой хэмжээнд уналттай байна. За одоо эцсийн бүтээгдэхүүн гаргаж одоо үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх шаардлагатай байна. Ингэж үж хот хөдөөгийн ялгаа арилна гэж үзэж байна. Тэгээ энэ талаасаа одоо хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр одоо энэ бүс нутагт ямар ажлыг зохион байгуулвал үр дүнд хүрэх бол хөрөнгө оруулалтууд татагтаад одоо жишээ нь бүс нутагт хөрөнгө оруулах сонирхлоо аж ахуй нэгж байгууллагууд илэрхийлэхэд үүнийг хэрхэн зөв зохион байгуулалттайгаар үр ашигтайгаар хэрэгжүүлвэл үр дүнд хүрэх боломжтой гэж та үзэж байна. За та бүхэндийнхээ энэ өдрийн амар амгалан айлтгая. За миний сүүлийн олон жил судалсан судалгааны чиглэлээр бас асуулаа. Тэгэхээр
хөдөө аж ахуй дээр сүүлийн 10-аад жил бид нар судалгаа хийсэн. Сүүлийн 1-2 жил Дэлхийн банктай хамтраад бас ажиллаж байна. Яг энэ хүрээнд хойд ус буюу Хөвсгөл аймгийн 3 сумын 6 баг дээр бид нар хөдөө аж ахуйн нэмүү үнцний хэлхээний одоо боломжийг бүрдүүлэх тийм кластерын загварыг малчид дээр ингээд туршаад хамтраад ажиллаж байгаа. За ер нь бол уул уурхайн бус салбарт одоо альва улс орн өөрийнхөө хөгжлийн давуу талыг олохдоо өөрийн харьцангуй давуу тал дээр тулгуурладаг. Тэгэхээр биднэрт жишээ нь Монгол улсын хэмжээнд аваад үзэх юм бол 190 орчим мянган малчин өөрөх орон нутагт одоо ажиллаж амьдарч байна. Дээр нь энэ 120 мянган малчин өрхийн цаана нь 310 малчин өрх байгаа байхгүй юу? Малчин байгаа байхгүй юу? Тэгэхээр хөдөлмөрийн маш том зах зээл байгаа. Монгол улсын хөдөлмөрийн насны нийтхэн амын 4-ний 1 нь буюу 4 хүн тутмын 1 нь хөдөө мал малаад байж байна. Асар өргөн уудам бичээр газар нутаг дээр 70 орчим сая мал малж байгаа. Гэтэл яг энэ хойтлын 3 аймгийн хойд бүсийн нутаг дээр 30 мянган одоо малчин өрх байна. Тэгэхээр энэ харьцангуй давуу талаа бид нар ашиглахгүй бол өнөөдөр хүртэл малчтан ч бид нар амжиргааны хүндхэн нөхцөлтөө малаа үр шимийг нь хүртэж чаддаггүй. Дээр нь тэнд байгаа мах боловсруулах үйлдвэрүүд нь олигтой ажиллаж чаддаггүй. Дараагийн шатны үйлдвэрүүд нь хөгжөөгүй иймэрхүү нөхцөл байдалтай байгаа. Тэгэхээр энэ бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд бид нар дараагийн шатны боловсруулах үйлдвэрийг магадгүй Эрдэнэтэд Булган, Хөвсгөл, Мөрөнд аймгийн төвүүдийн суурьшлийн бүсийг дагсан газрууд хөгжүүлж чадах юм бол биднэрт бэлтгэн нийлүүлэх тийм том бааз суурь байна л гэсэн үг. Тэгэхээр яг энэ дээр бид нар одоо яг туршилтаар малчтын амжиргааг сайжруулах, малынхын үржил сэмийг сайжруулах, нэгж мал болон нийт мас сүргээс нь авах энэ ашиг шимийг дээшлүүлэх чиглэл дээр ажиллаж байна, үр дүн гарч байна. Өөрөөр хэлбэл малынхын тоог өсөхгүйгээр одоо өнөөдөр зах зээл нийлүүлж байгаа малынхын үнийг нэмэхгүйгээр ингээд тооцоод бид нар шин загвар нэвтрүүлэхэд зөвхөн махнаас одоо олох ашиг шим нь 5-аас 8 дахин нэмэгдэж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл нэг дунджаар 400 бог малтай айл дээр бид нэр кластерын загварыг хэрэгжүүлэхэд жил болгон ойролцоогоор нэг 8-аас 9 сая төгрөг махнаас авдаг байсан бол энэ 30-аас 40 сая төгрөг болж нэмэгдэж байна л да. Малынхын тоог өсөхгүйгээр шүү дээ. Тэгэхээр ийм байдлаар бид нар хамтран ажиллах боломжууд бол маш их байгаа. За Монгол улс бол хөрөнгө оруулалтын хувьд нэг үе бодвол харьцангуй мөнгөтэй болцсон тий. Тэгэхээр бид нар яг энэ бүс нутгийн хувьд бүсчилсэн хөгжлийн бодлого дээр энэ хөрөнгө оруулалтынхаа юмыг хөрөнгө оруулалтынхаа боломжуудыг яг зөв цагт нь зөв газарт нь нэгдсэн байдлаар чиглүүлж чадах юм бол биднэрт асар их боломж байна гэсэн үг. 2017 онд улсын засгийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлдэг их усүр нэг 600 хэдэн тэрбум төгрөг байсан тий. Гэтэл одоо 25 оны төсөв ороод ирсэн харахад 4.3 их найд. Гэтэл энэний хажуугаар дахиад 2.6 их найдын гадаадын зээл тусламжийн санхүүжилт шинэ 25 он санхүүжих гэдэг байж байгаа байхгүй. Тэгээ үүнээс гадна бид нар 2003 оноос эхэлсэн жижиг дундын зээл, сая нь 2004 оноос эхэлсэн шинэ хоршооны санхүүжилтийн боломжууд, тэгээ одоо хөдөө аж ахуй дэмжих сангийн боломж комитээр маш их санхүүгийн үүсвэр бид нар гол нь оновчлоо зарцуулж чадахгүй энэ тэнд тарамдуулаад ингээд яваад байгаа юм тий. Тэгэхээр хөрөнгө оруулалтын боломж бол дутагдаагүй. Гол нь тэрийг шингээх нөхцөл болцоог бид нар нэмийн үнцний дотоодын хэтэр хэлхээ гэдэг имийг л үүсгэх ёстой. Тэгэхээр энийг тэр оролцогч талууд нь төрийг харах биш. Хөрөнгө оруулалтын боломжийг үүсгээд тэр юуны Нүүби харьяа хүнсүд аж ахуйн байгууллага гэж байдаг шүү дээ. ФАО-гийн гаргасан нэг номыг 2015 онд манай хүнсүд аж ахуйн орчуулсан байдаг байхгүй. Тэр номоор ч гэсэн хараад үзэхээр аль болохоор төрийн оролцоогүйгээр бизнесийн боломжийг энд үүсгэх болцоо хангалттай байгаа тий. Тэгэхээр энийг цаашид одоо энэ бүсчилсэн хөгжлийн бодлого эхэлж байгаагийн энэ үед энэ хилцүүлэг хийж байгаа цаашид ажил хэрэг болгоод явахт нь өөрийн хэмжээндээ ч гэсэн оролцоод явна гэсэн бодолтой байна. За танд их баярлалаа. За дараагийн асуултыг даваад өрж даргасцгаая. За Орхон аймгийн хувьд бол Булган, Хөвсгөл аймгийг бодвол өргөмж онцлогуд байна. За суурин төвлөрсөн, за хүн амын төвлөрлөгтэй нөгөө талаасаа одоо Монгол улсын хамгийн том үйлдвэрүүдийн нэг болох Эрдэнэт үйлдвэр. За Орхон аймгийн хувьд энэ бүсийн хөгжилд ямар үүрэг ролтой оролцох талаар танаа баримталч буй бодлого юу байна?
энэ чиглэлээр төлөвлөсөн ажлууд юу байна? За сая одоо энэ даваа нэм панелист болон амар баясгалан панелист нарын хэлж байгаагаар энэ хуваарай бизнес эрхэлж байгаа. Улаанбаатар хотоос орш шилжин суурших иргэн аж ахуй нэгж байгууллагуудад одоо таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд бизнес эрхлэх, ажиллаж амжуулах, амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд одоо чиглэсэн бодлого хөтөлбөр юу вэ гэж асуув. За тэгэхээр бүх одоо үзэгчтэй энэ өдрийн мэнд хүргье. За ер нь бол одоо бүс нутгийн хөгжлийг ярихын тулд түрүүс манай дааны болон бусад аймагуд хэлсэн. За ерхий сайдын хэлсэн бид хандлагаа өөрчлөх гэдэг маш чухал. Бид хөгжинэ гэдэг жишээл Орхон аймаг бид хөгжинэ биш. Бүс бид гэж ярих эсвэл Монгол улс бид гэж ярьж нэг одоо хандлагт орж иж энэ хөгжлийг ярих хэрэгтэй. За дээрэс нь бид энэ хөгжнөө эдийн засгийн хэлний гэдэг ерөөсөө хувь ижлэлтэй зайлшгүй холбоотой. Бүс хөгжихийн тулд хувь ижлийн төлөвлөрүүд өнөөдөр одоо Эрдэнэт хот гэдэг бол яг Эрдэнэт үйлдвэрээс салшгүй нэг үе. Хувь ижлэлээр төлөвлөрлөж хөгжсөн Эрдэнэт хот тий. Тэгэхээр яг энэ зүйлийг бол бид хөгжүүлэх буюу хувь ижлэлээр тулгуурсан одоо эдийн засгийн тэлтийг бий болгох шаардлагатай болж байна. За Монгол улсын хэмжээнд одоо хувь ижлийг дэмжих бодлого ерөөсөө татвар, за нийгэм даатгалын шимтгэл гэдэг энэ бодлогод байдаг. За дээрэс нь одоо үйлдвэр технологийн парк дагсан хуулиуд байна. Тэ эрх зүйн орчин бүрдсэн тохиолдолд одоо паркаас хөнгөлөлт чөлөөлт идэх энэ зүйлүүд байна. За яг энэ зүйлсийг өнөөдөр ажил болгох шаардлагатай гэсэн. Бид одоо 10 жил бид одоо өссөн хөгжил ярьлаа. 10 жил төр хувь ижлийг ярьлаа. Гэхдээ нөгөө төр хувь ижлийг дэмцсэн бодлого нь нөгөө төр татрын бодлогоор дэмцсэн бодлого яг цаасан дээрээ бууж хэрэгжихгүй байна. Тийм учраас яг одоо энэ зүйлийг хэрэгжүүлэх зайлшгүй одоо энэ шаардлага байна гэсэн. Бүс маань одоо хөгжихийн тулд одоо манай Эрдэнэт хотод бол Эрдэнэт үйлдвэр технологийн парк гэх том бүс бий болгож байна. За яг энэ паркт эрх зүйн орчин бий болох хөгжил байна. Гэхдээ энд ирэх аж ахуйн нэгжүүдийг яаж сонирхлын татах юм бэ? Яаж энэ үйлдвэрлэлийг бий болгох юм бэ гэд харах юм бол их сонирхолтой. Эрдэнэт үйлдвэр маань өөрөө маш том худалдаа авсан. Очих сонирхол энэ мэдээж Улаанбаатараас ч Эрдэнэтээс ч юм уу дархан ч юм уу өмнөөс очих сонирхол байна. Гэтэл яг бод байдал дээр манай орон нутагч тухайн аж ахуйн нэгж очиход үйлдвэрээ барих газар зүйн одоо нөхцөл дутагдaltaй. Эрх зүйн орчин бид нар газар байх ёстой шаардлага тий. Тухайн үйлдвэрлэлийн барилгын барих газартай байх шаардлагатай болдог ч газар олох боломж байхгүй. Татрын бодлогоор хийж дэмжиж бас нөгөө техникийн газар дээр хэрэгжихгүй байх чинь ийм алдаанууд дутагдлууд бас байдаг. За яг бид бас мэдээж тодорхой хэмжээний бол Эрдэнэт хот гэдгээр хүнийг амьдрах таатай орчин бий болох энэ хүсэл өрөөнд бол хотчлт тал руугаа ялангуяа сүрэн одоо юу тал руугаа их явж байгаа. За бид нар хүнийг амьдрах таатай орчин тулганд хүний одоо нийгэмд идэвхтэй хэрэгцээг хангах энэ зүйлүүдэд хийгээд төлөө явж байгаа. За тэр утга нарга ярилцж байгаа. Эрдэнэт хот одоо дараагийн илгээлтийн одоо 6 төслүүд дээр юу ерөөсөө хүнийг амьдрах таатай орчныг бий болгож байгаа. Бид бүсдээ Эрдэнэт хот гэдэг юм байна. Одоо аялал жуулчлал дайр өнгөрч байгаа энэ одоо бүсэд хотын үйлчлэгээ зам одоо тэр хүний амьдрах нөхцөлийг бүрдүүлээд цаашаа болгон руу хөсгөл рүү явах нөхцөлийг бүрдүүлэхэд бол Эрдэнэт хот одоо хүн амьдрах таатай үйлчлэгээ үзүүлэх боломжтой ийм хотол болгож байгаа гэсэн. Тэгэхээр бид бас энэ чиглэл дээр бол бодлого гаргаж байгаа. За түрүүний отхон дараа одоо бид ухаалаг хот буюу за Монгол улсын цахимдсан ухаалаг хотыг төсөл хэрэгжүүлэе гэж ярьж байна. За мөн одоо Монгол улсын хэмжээнд баг янаггүй хот бол ер нь бол утаагүй тий цэвэр агаартай за агарын бохирдлого ийм хот болъё гэж байгаа. За хот төрлөлтийн хувьд одоо зам дэд сарилцааны бүтцээ илүү төлж илүү одоо боломжтой болгосон ийм төслүүдийг бол эрхчлүүд хэрэгжүүлнэ гэдэг ингээд явж байгаа. Тэгэхээр энэ дээр ерөөсөө бид яаж н хүнийг амьдрах хүн төвтэй байх ёстой. Гэхдээ бүстэйгээ харилцан идэвхж болсон юм байх шаардлагатай гэж. За Орхон аймгийн хувьд бол бас яг дөрөв бас хэд хэдэн хүмүүс ярианд онцлогдсон. Одоо их дэд үтс. За төмөр зам, авто зам ингээд бүтсэн. Тэгэхээр бид энэ бүсийнхаа юу нь байх ёстой вэ? Ерөөсөө логистикийн төв нь байх шаардлагатай. Энэ дээр бид илүү их төлхөө бодлого гаргаад цоон байгуулалтын арга хэмжээгээ явж байна. За энэ дээр яг одоо ингээд явж байхад бид логистикийн төв байгуулагт маа хувь ижлээд ингээд оролцоод хувь ижлэл дээр л тулгуурд бид энэ ажлыг хийнэ. Тэгэхээр бид хувь ижлийг дэмжсэн бодлого за төр зохиос одоо яг тухайн шийдвэрийн цаасан дээр буухаар бодиттой болгож өгөхийг л хүсэж байна гэсэн. За их баярлалаа танд. За дараагийн асуултыг Эрдэнэ улганаас асууя. Одоо нэгэн цагт Эрдэнэ улганд ярилцлага өгөөд асуултанд хариулж исэн бол одоо өөрөө асуулт асуугаад хариулт авах юм өдөр ирдэг юм байна. За магадгүй нэг талаас энэ миний асуух байгаа асуултыг танаас маш олон хүмүүс асуусан баг. Дандаа л асуудаг баг. Таны хувьд
Улаанбаатар хотоос Булган аймагт орчоод за хот хөдөөгийн одоо ялгааг арилгах. За Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт очоод ажиллаж амьдрах боломж олцоо байдгийн байна гэдгийг биеэрээ үлгэрлэж байгаа өнөд за энэ хүртэл одоо ямар одоо саад бэрхшээл байв, ямар давуу тал байв. За яг энэ одоо танхимд байж байгаа бүс нутгийн одоо орон нутгийн одоо төрийн шийдвэр гаргагч, төрийн албан агчид за төрийн одоо хүмүүсээс ямар асуудлыг шийдвэрлвэл маш олон залуучууд хөдөөгийн сэргэлтэнд одоо бие нэгдэж за мөн одоо хөдөө орон нутагт ажиллаж амьдрах таатай орчин нөхцөл бүрдэх боломжтой гэж үзэж байна вэ? Тэр талаараа бас туршлагаасаа хуваалцсан уу гэж асууя. За тэгээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За Булган аймгийн Хангал суманд очоод 5 жил болж байна. За ер нь малчин хүний хувьд, эцэг хүний хувьд, өрх гэрийн тэргүүний хувьд, залуу хүний хувьд гэж бодоход хөдөө нутаг шилжихэд үндсэн нэг дөрвөн л асуудал байгаа. Бүх монголчууд, залуучууд хөдөө очоод амьдрахад яах вэ гэхэд дөрвөн асуудал тулгамдна. Нэгдүгürt ажлын байр. За ажлын байр бол байна. Манай Хангал суманд бол жишээлбэл сургууль дээр, захиргаан дээр, эмнэлэг дээр хангалттай орон тоо байна. За төрийн байгууллага гэсэн үг. Хойроо бизнес эрхлэх бололцоонууд бол байна. За хоёр дахь асуудал юу тулгамддаг вэ гэвэл тэнд очоод тогтвортой амьдрах бололцоо хэрвээ гэдэг. Мэдээж энэ чинь Улаанбаатарт одоо нөгөө паста байшин, палантаж бодлон ханнаасаа халуус авдаг ийм амьдралын орчноос хөдөө очоод сумын төв, аймгийн төв дээр амьдрахад инженерийн дэд үтцтэй өөрийнхөө хувийн амны орон сууцыг бариад амьдарчих бололцоо бий юу гэдэг хоёр дахь асуулт болгондгийг. Тэгэхээр одоо бол дэд үтцийг шийдсэн сум бол манай Булганд гэвэл би зүгээр сонсоход 3 булаг энэ төр байна уу, хишиг энэ төр энтерч байна уу, цөөхөн сум байгаа гэж ойлгож байгаа. Манай Хангал бол тийм бололцоо нь байгаа мөртлөө тэрний шийдэгдэж чадаагүй. За хөвсгөлд хичнээн сум байдгийг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэ бол хамгийн түрүүнд шийдэх ёстой асуудал. Одоо бол манай Хангал сум нэг 1500 орчим хүнтэй сумын төвдөө нэг 300-аад айл өрөх байдаг юм уу. Тэнд инженерийн дэд үтцийг тавих бололцоо бол хангалттай бай. Технологийн дэвшил, орчин үеийн шийдлүүд өчнөө гайхамшигтай болчиход байхад 21-р зуун 100 жилийнхаа ойг тэмдэглэж байгаа сум инженерийн дэд бүтцгүй хүүхдүүд нь сургуулиасаа гараад өвлийн хүүтэнд их завсарлагаанаараа модон жодлонд ингээд оочлоо зогсож байгаа тэр жижиг хүүхдүүдийг харахад гонигтай байдаг байхгүй. Тэгэхээр энэ бол хамгийн чухал зүйл, хоёр дахь зүйл. За 3 дугаарт нь боловсролын үйлчилгээ. За манай сургууль дээр бол хим, физикийн багш байхгүй ч гэдэг юм, англиний багш байхгүй гэдэг. Ирдэггүй, цалингийн голдог. Тэр залуучуудыг ихээр амьдрах орчин байхгүй болохоор хүмүүс ирж багшилдаггүй. Гэхдээ энийг даван гарах бололцоо бол хөдөөгийн бүх суманд байгаа. Одоо энэ ковид бидэнд нөгөө давуу тал олгосон гэдэг чинь цахим хичээл онлайн сургалт гэдэг зүйл бол бүр Монгол даяар нэвтрэх бололцоотой болцсон. Ганцхан жишээгээр хэлье л та. 6 дугаар ангийн физикийн хичээлийг заах Монгол улсын хэмжээнд 4 хүн багш багтал хангалттай гэж би боддог байхгүй. Энэ 4 багш онлайнаар 6 дугаар ангийн физикийн хичээлийн агуулгыг заагаад хамгийн одоо нийт улс орон даяар 330 сумаар тэр 4 видео хичээлийг түгээгээд Булган аймгийн Хангал сумын 6-гийн А ангийн эцэг эхчүүд аль багшийн сонгох вэ гэдгээр дээрээ худалдаж байгаа шийднэ 4 багшийн. Тэгээд тэр багштай одоо нөгөө урамшуулна. Улсын хэмжээнд 330 сумд хамгийн их сонгогдсон багш нь урамшуулал цалингаа хамгийн өндөр авна. Тэгэх юм бол 330 суманд физикийн багш хөдөлцөхгүй байна. Тэр 4500 багш 45 хоног бэлдэнэ гэдэг одоо асуудлаас илүү хялбархан шийдэж болох асуудал байхгүй. Дараа жил нь тэр 4 багшийн тоонд орохын тулд физикийн багш чинь одоо хоорондоо өсөлтөд эхэлнэ гэсэн үг. 7 дугаар ангид 10 дугаар ангид хичээл заадаг физикийн багш аль нь хүүхдэд энгийн ойлгомжтой чанартайгаар зааж чадах вэ гэдэгт өсөлтөд эхэлнэ. Одоо энэ Starlink чилэн кабель энэ төр бараг сум болгонд хүссэн үед бол онлайнаар хичээлийг чанартаа заах Булган аймгийн Хангал сумын 6 дугаар ангийн хүүхэд 1-р сургуулийн физикийн багшийн улсын олимпиадад хамгийн олон хүүхэд төрүүлсэн багшийн хичээлийг авах болцоотой байхгүй. Энэний тодорхой санхүүжилтийг боловсролын яам төлж болж байна. Эцэг их хувьас Эрдэнэ булган чиний хүүхэд сурж чинь сайн багшийн юуг яаж ийнэ гэх юм бол би жилд тэр физикийн хичээлийг заалгаж явахын төлөө 30 мянга 50 мянгыг төлж болж байна. Тэрний тодорхой хэсэг нь заалталтаа гаргаад тэр хичээлийг сайн байж байгаа багш нь тэр ихэнх хэсгийг аваад
Монголын багш нар одоо сайтн тэр буунтны шиг амьдарч болох сайн багшинд хийх болцоотой байхгүй. Өнгөрсөн жил олон улсын боловсролын шалгалтыг улс орон даяараа өгөөд шившгээ утгалаа гэж тэгж штэ. 5хан жилийн дотор 10хан жилийн дотор Монголын боловсролын системийг өсрөнгөө болгох болцоо. Бүр Азад тэргүүлэх болцоо бол байгаа. Энийг юу олох вэ гэвэл технологийн шийдэл, зөв зохион байгуулалт. Энэ бол зөвхөн хойд бүс гэхгүй Монгол улсын хэмжээнд зохион байгуулах болцоотой зүйл. Дөрөвдөг чухал зүйл бол эрүүл мэндийн үйлчилгээ. Одоо Булган аймгийн Хангал суманд сая 100 жил болоод нэг гэр бүл нийлж байгаа сумын эмнэлэгт шүдний тоног төхөөрөмжийн аппарат ижбүднээр нь бэлгэлж байгаа юм. Хандуулж авч өгч байгаа юм. Бид нар бол Эрдэнэт рүү явж хүүхдийнхээ шүнтийг хяналтанд оруулдаг, үзлэгт оруулдаг байх юм шүү дээ. Суманд тийм байхгүйгээд. Одоо тэгээд тэр тоног төхөөрөмжийг яах вэ гэхээр суманд ажилдаг шүдний юмш байхгүй, ирэхгүй, хинч ирэхгүй гэж байгаа юм. Гэхдээ энэ бол одоо зохицуулж болох аргачлал байхгүй юу? Одоо арга зам байгаа байхгүй юу? Энэ шүдний эмчийг өдөр болгон сумын эмнэлэг дээр бүтэн цалингаар суулгах ямар ч хэрэг байхгүй. Энэ шүдний эмчийг Эрдэнэтээс 7 сард 2 удаа хагас бүтэн сайндаар нь авчирч тэрэн дээрээ нөгөө цагийн хувьас зараад малчид хүүхдүүдэд хүмүүс ийж үзүүлдэг. Тэгээд давтамж нь одоо ихэнх үедээ бол ойрхон 7 хоногт хагас бүтэн сайнд сард 4 удаа ирдэг бол хагас жилийн дараа 2 удаа, жилийн дараа сард 1 удаа ирэхэд сумынхаа иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээг үзээд яваад байх бололцоотой. Тэрийг нь зарим хувь нь иргэд халааснасаа төлдөг, зарим хувь нь сумын эрүүл мэндийн нөгөө төсөвт ирдэг мөнгнөөс төлөх бололцоотой гэдэг юм уу. Тэгвэл шийдлүүд бол асар их байна. 1000 түмэн арга байгаа. Хэрэгжүүлэх нь чухал. Зүгээр хамгийн чухал зүйл нь бол саяны хэлдэг ажлын байр, нийгмийн дэд үтц, боловсрол, эрүүл мэнд. Энэ дөрвийг л технологийн шийдлийг ашиглаад сайн одоо үндэс суурьаар нь тогтолцоогоор нь шийдчих юм бол залуучууд аймаг байтугай суманд очиж амьдрна. Би л тэгж бодож байна. 100 м квадрат талбайтай байр энэ зайсанд 300 400 саяар авчихаар өөрийнхөө гараас 150 саяар янзын гой хаус нутагтаа бариад тогтоо тэгээ сургуульд нь 15-аас 20 хүүхэдтэй тэгээ онлайнаар хамгийн сайн багш ингээд заадаг ийм нөхцөлтэй англи хэл суулж болдог. Тэгээ хүүхэд нь эрүүл мэндийн үйлчилгээг сумандаа өндөр настай нь авч болдог. Ийм нөхцөлд бол энэ Улаанбаатараас хүн болгон зогтоё л гэж бодно. Гэхдээ энэнийг яавал хүний одоо юу гэдгийг гэр бүл залуу гэр бүл эцэг хүн аав хүн яавал хөдөө очих вэ гэдэг сул шалтгааныг ойлгохгүйгээр хинч тийшээ очихгүй байхгүй. Байгаа онохгүй бодлого нь байгаа онохгүй гэсэн. Тэгэхээр эхний ээлжинд энэ дөрвөн асуудлыг шийдэх юм бол хөдөөгийн шилжилт хөдөлгөөний бололцоо хангалттай байл гэж бодож байна. Тэр амьдрал дээр энэ дарганаар очиж үзэх хэрэгтэй байхгүй юу? Яг юу нь болохгүй байгаа юм гэдгийг. Яагаад хүн очихгүй байгаа юм гэдгийг очиж ойлгох хэрэгтэй байна. За танд их баярлалаа. За яалтчгүй л одоо залуучуудад тулгамддаг одоо 4 чухал асуудал байна. Тантай санал нэг байна. За 3 бүсийн маань одоо аймаг орон нутгийн удирдлагууд, нутгийн удирдлагын байгууллагын тэрийн одоо албаагч та бүхэн маань энэ асуудлыг зөв гарц гаргалгаагаар шийдвэрлэх тал дээр бас ажил хэрэг болгож ажиллавал дутагдаад байгаа мэрэгчлэтнүүд танай аймагт ирж ажиллах, амьдрах боломж олцоо бүрдэх гэж үзэж байна. За дараагийн асуудлыг бол Хувьсгал аймгийн засаг дарга Лавгж авдаргаас асууя. Таны хэд хэдэн удаагийн ярилцлага за ийм одоо хурал дээр хэлжсэн үгнүүдийг сонсчихсан. Тэр дээр хөвчлэн та дид үтцийн асуудлыг хэлдэг. Дид үтц дотроо одоо эрчим хүчний асуудлаар та санал хэлдэг. Тэгвэл таны хувьд одоо манай хойд бүс маань дид үтцийн хөгжлийн хувьд ямар төвшөнд явж байна? Цаашид ямар төвшөнд хөгжөөсөө ямар асуудлыг шийдвэрлээсэ гэж харж байна. Энэ талаасаа бас санал бодлоо хуваалцсан уу гэж. За баярлалаа. За болгон орхны маань хүмүүс байгаа учраас бас аймгийнхаа тухай тодорхой ярих хаа гэж бодож байна. Ер нь бол Хувьсгал аймгийн давуу тал маш олон хүнтэй, олон малтай, аялал жуулчлалын салбарт 30 гаруй жил ажилласан, янз янзын туршлага хөрөмтлөөсөн олон малчинтай, за мөн одоо ус ургамлын органик одоо хөвсгөл хөтөлбөр баталж бус нутгаараа эрүүл бус болохын төлөө ингээ ярил хувьсгалынхаа тухай сайн жишээ, сайхан хөдөлмөрч ард түмний одоо 6 ястан үндэсний 6 хошуу малаа малдаг. Эндээс харж байгаа түүхийд бүтээгдэхүүнээ зах зээл борлуулдаг. Энэ чиглэлээр ярил олон сайхан зүйл бий. За тэгээд сайн хажуугаар сар гихчээ бас бидний одоо алдаа оноотой
бас дутагдaltaй талууд олон бий. Тэрний нэг нь одоо миний ярих дуртай юм дуртай гэж хэлэхэр буруу. Ер нь ярихаас аргагүй юм хэдэн асуудлын дэд утцаа. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх тухай бид нар олон жил ярьж байгаа. За Монгол Улсын засгийн газраас тогтвортой аялал жуулчлал төсөл хэрэгжүүлээ явж байгаа. Өнөөдөр ханхын боомт олон улсын боомт засгийн газрын тогтоол гарсан. Ханхаар орж ирж байгаа Оросын албаны улсын болоод 3 дахь орны иргэн наашаа ирэхээр ямар дэд бүтцгүй нутгийн гүнлүү явах боломжгүй. Усан зам, агаарын зам, автозам. Босоо тэнглэгийн замын тухай бид нар 3-4 сонгуул дамжиж 10 гаруй жил ярьсан. Болоогүй л байна. За мөн одоо энэ жил бүс нутгийн хэмжээ сонгогдсон 8 гишүүндээ бас Хүсэл аймгийн дэд бүтцийн тухай, энэ босоо тэнглэгийн замын тухай, Мөрөн хотын Дулааны станцын тухай, за хамгийн хэцүү одоо миний гол өнөөдөр ярих гэж зорж ирсэн зүйл бол Хүсэл аймгийн эрчим хүчний асуудал. Улаан гэрэл ассан гэж хэлэхэд болно. 297 км шугам татаж Булган аймгаас 2004 онд бид нар төвийн эрчим хүч холбогдсон тогтоо болсон. Энэ бол тэр үед үнэхээр давуу тал байсан. Бид нар энэ жил 21 дахь жилдээ ашиглаж байна. Хүсэл аймаг Булганы төвийн систем, Булганы сум, Аранга аймгийн 2 сумаас, Оросын албаны улс ханхаас 4-5 чиглэлээр Хүсэл аймаг төв суурин газар бүгдээрээ эрчим хүчээ хангаж байгаа. Өнөөдөр 21 дахь жилийнхаа нүүр үзэж байгаа энэ агаарын шугамны эрсдэл маш их байна. Мөн тэр үед тавьсан трансформатор кабель хүчин чадлын хувьд дийлхэ болсон, хугацааны хувьд ашиглалтын хугацаа бүрэн дууссан. Өнөөдөр их саяхан би аймгийн онцгой намсын уралдсан 105% ачаалж байна. 10 сарын дунд ихэд эрчим хүчний ачаал 105% ачаалж байна. Өөл хүндэрсэн үед бол энэ их өсөн нэмэгдэж байгаа хэрэглээ энэ бүхэнд бол эрчим хүчний асуудал маш хүнд байгаа. Бид үнэхээр эрчим хүчээ шийдэж чадахгүйгээр хөгжил дэвшил бүс нутаг бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, ажлын байр, үйлдвэр үйлчилгээний тухай ярихад бол маш хүнд байгаа. Энэ бүгдийг надад ерөнхий сайдаас хүргэсэн бүх төвшөнд хүргэсэн байгаа. Тэгэхээр цаашдаа бол би ялангуяа отхон даргадаа бүс нутгийнхаа Орхон аймгийнхандаа хандхад үнэхээр Хүсэл аймгийн эрчим хүчний энэ хүнд байдал бол манай бүс нутгийн Эрдэнэ Орхон Булган хоёрын хажууд Хүслийн эрчим хүч бол ичмээр дамжиг болсон шүү. Тэгээ үнэхээр онцгой анхаарах шаардлага байгаа гэдгийг бас энэ бүр зориуд хэлмээр байгаа. Үнэхээр дэд үтц байж ээж хатуу дэд үтц байж ээж энэ бүс нутгийн хөгжлийг ярина гэж үндсэн бэлтгэл дээр Шадар сайд, Амар сайхан сайдын маань илтгэлд гарлаа. Энэнтэй бол одоо Хүсэл аймгийн хэмжээнд толгомж байгаа хүнд асуудал бол энэ байгаамаа. Энэ эрчим хүчээр бүгд холбогдсон ч гэсэн өнөөдөр ачаалаад байхаа байсан энэ хуучирсан юмны тухай дахин яриад явах ийм хүнд байдал Хүсэл аймагт байна. Интернет сүлжээ бусад юмнууд бид нар камержуулж байгаа теле камерын төв за мөн одоо сум орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрлөлтөй байгуул хууль хяналтын байгууллагын камержуулж байгаа теле хяналтын тавьж байгаа за мөн захин хөвсгөл органик хөвсгөлгээр хөтөлбөрүүд баталсан дэвшилтэй зүйлүүд олон бий. Үндсэн дэд үстээр энэ эрчим хүч маань ийм хүнд байгаагаас энэ дуулах гэж ирсэн нэгдсэн уралдаан ч гэсэн энэ маань хойд үст хамгийн хэцүү хамгийн сайхан газар нь эрчим хүч хүнд байгаа юм байна гэж бас олон түмэн ойлгосоо гэж хүсэж байгаа. Тэгээ өнөөдрийн энэ хэлцүүлэг Хүсэл аймгийн засаг даргын тамгын газар төсөл хөтөлбөрийн хэвлэл мэдээллийн сум орны удирдлагууд гэж нэлээ олон бүрэлдэхүүнтэй ирсэн олон хүн бас энэ үйл явцыг сонсоосоо ойлгоосоо манай бүс нутаг ямар давуу талтай ямар хүнд байдалтай байгаа юм манай аймаг ямар байгаа юм бусад бүс нутгуудад ямар сайхан талууд байгаа гэдгийг бас ойлгоосоо мэдээсэй. Ерөнхий сайдын Шадар сайдын том сайхан бодлого зорилготой айлтгтуудыг бас өөрийн чихээр сонс нүдээр харж байгаа энэ юмд бас их талархаж байгаагаа бас хэлье. За танд их баярлалаа. За дараагийн асуултыг хотгон панелистээс асууя. За даваа нэм даргын ярианч тэр даваа дурж даргын ярианч тэр нэлээдгүй гарч ирнэ. Үйлдвэрлэл үйлчлэгээний салбарууд одоо төрөлжин хөгжих шаардлага байна. За мөн хоршин дагнах чиглэлүүд ингээд тодорхой болгох хэрэгцээ шаардлага байна гэж яригдчих. Үлийн хүрээнд бид нар бүс нутгийн хэмжээнд нэм тэргуунд ямар зохион байгуулалтанд орж
хэрхэн уялдаж хамтарч ажиллавал үр дүнд хүрнэ гэж үзэж байна вэ? Аль салбаруудаа илүү төлхөө хөгжүүлэхэд анхаарах ёстой вэ? За хойд бүсийн тухайд ерөнхийдөө үйлдвэрлэлийн бүс гэж харж байгаа. За энэ бол гол төшгөлж байгаа газар нь бол Эрдэнэт үйлдвэр. Эрдэнэт үйлдвэр цаашаа үйл ажиллагаагаа өргөжүүлээд үйлдвэр технологийн парк бариад зэсээ хайлуулад арамжин зэсээ гаргаад ингээд ажиллаад ирэхэд өшөө аж үйлдвэрлэл бол нэлээд тэлнэ. Түрүүн би бас яриандаа нэг цогц дурдсан. Үйлдвэр технологийн парк зэсайлуулах үйлдвэр нийт талбай 1200 га талбай нэг 30 орчим хувийг л эзэлж байгаа. Үлдсэн 70% нь болохоор бусад аж ахуйн нэгжүүд тэр зэсийг ашиглаад эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх энэ боломжийг нь бүрдүүлж өгч байгаа. Тэгэхээр энд зөвхөн орхон гэхгүй булган хөвсгөл аймагуудын иргэд аж ахуй нэгж тэнд үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бас бүрдүүлж өгч байгаа. Хин хаан юу хийж чадж байна? Тэрийг хийх бүрэн боломж нь бүрдсэн дэд бүтцийн хийж байгаа ийм том давуу талтай ажил болж байгаа. Мэдээж энэ олон ажлын байр бий болсон томоохон үйлдвэрүүд ашиглалтанд ороод ирэхээр үүнийг дагаад бараа материал ханган нийлүүлэх чиглэлээр хойд бүсийн чиглэлээр нэлээд томоохон компанид ажлууд бол хийгдэж явах нь бол гарцаагүй гэж харж байгаа. За баярлалаа танд. За дараагийн асуултыг яг мөн энэ асуултыг үргэлжлүүлээд одоо дааврын дараагаас асууна. Учрыг бол миний одоо энэ асууж байгаа хоёр дахь асуулт бол яг энэ бүстэй холбоотой асуултууд байгаа. За Булган аймгийн хувьд аль одоо салбарыг төлхөө хөгжүүлэхээр хөгжлийн бодлоготой тусгасан бэ? Яагаад энэ бүс нутгийн хөгжилд ямар чухал ач холбогдолтой гэж үзсэн бэ? Бусад хоёр аймагтаа энэ одоо төлхөө хөгжүүлэхээр зорьсон салбар нь ямар үр дүн, ямар ач холбогдол өгөх вэ гэдгийг одоо асууя. За баярлалаа. За Монгол Улсын засгийн газрын мөрийн хөтөлбөр бүсчилсэн хөгжлийн өсөл баримталд одоо нэг томоохон төсөл тусгагдсан байгаа. Тэр маань болохоор Ивэн болон усан цахилгаан станц. За Ивэн болон усан цахилгаан станц маань баригдсанаар одоо лавжууд арга яриад байгаа. Одоо тог цахилгааны асуудал шийдэгдэн мөн Монгол улс цаашлаад одоо тог цахилгааны харагт байдлаас гарах ийм боломжтой тийм том төсөл байгаа. Тэгээд Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан юм чи одоо 2024-өөс 28 онд Ивэн болон усан цахилгаан станц маань ямар ч байсан одоо бүтээн байгуулалтын ажлууд нь эхлэх байх гэж бодож байгаа. За Ивэн болон усан цахилгаан станц баригдчих юм бол хойд бүсийн хэмжээнд төдийгүй улсын хэмжээнд одоо маш чухал шаардлагатай одоо төсөл байгаа. Тэгээд Ивэн болон усан цахилгаан станц нэгт одоо нэрвэрлэгдэж байгаа одоо манай Булган аймгийн хойд бүсийн хувьд. За хоёр дахь асуудал маань болохоор хойд бүсийн одоо хөдөө аж ахуй үйлдвэр технологийн парк гэдэг Булган аймаг өөрөө газрын асуудлаа шийдвэрлээд ерөнхий төлөвлөгөөг хийсэн байгаа. За ерөнхий төлөвлөгөөнөөс одоо хэсэгчилсэн төлөвлөлтүүдийг хийгээд одоо зурагтсуудыг хийчих юм бол одоо хойд бүсийн хэмжээний одоо хөдөө аж ахуй үйлдвэр технологийн парк одоо Булган аймагт байхад одоо яг бүс нутгийн хувьд одоо нэм тохиромжтой байгаа. За Хөвсгөл аймгаас Булган аймгаас малаа цуглуулад маха боловсруулад дайвар бүтээгдэхүүнүүдийн одоо үйлдвэрийн аргаар эцсийн бүтээгдэхүүн болгоод одоо Орхон аймгийн ард иргэдэд худалдан борлуулах. Хөвсгөл Орхон хоёр аймаг маань маш онцлогтой одоо Монгол улсын хэмжээнд баг хамгийн их хүн амтай хоёр аймаг байгаа. Тэгэхээр хөдөө аж ахуй үйлдвэр технологийн парк байгуулад тэрийгэ дагсан жижиг үйлдвэрүүд хэрвээ ашиглалтанд орох юм бол хойд бүсийн хэмжээнд одоо ямар ч ихний элчин борлуулалтын асуудал бол тийм зовлонгүй борлуулалт чинь гэж харж байгаа. Хөвсгөл аймаг маань 170 орчим мянган хүн амтай тийм 138 Орхон аймаг маань 100 гаруй мянга тийм. Тэгээ борлуулалтын хувьд бол ямар ч асуудалгүй гэж харж байгаа. Мөн одоо залууны хувьд ч юм уу хойд бүсийн хэмжээнд шин сүршлийн бүс байгуулж яагаад болохгүй гэж. За хойд бүсийн шин сүршлийн одоо бүсийн дэд бүтц
одоо сургууль цэцэрлэг гэдэг шинээр бүтээн байгуулалтуудаа байгуулад хойд бүсийн хэмжээнд шин сүршлийн бүс байгуулчих юм бол Улаанбаатар хотоос одоо шин сүршлийн бүсэд маань хүмүүс очиж ажиллаж амьдрах боломжтой. Мөн Игэн голын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил эхлэх юм бол угаасаа инженер тээврийн ажилч тэгээд одоо төслийн ажилч тэгээд асар их хүмүүсийн шилжилт хөдөлгөөн тийшээ одоо өрнөн орхинд амьдрах боломжтой, булганд амьдрах боломжтой. За хөвсгөлд гэр бүлээ амьдруулад Игэн голын усан цахилгаан станц дээр ажиллах боломжтой. Манай аймаг нэгдсэн үндэсний байгууллага Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим Булган аймаг 3 хамтраад нэг динамик загвар гэдэг загварчлал гэдэг одоо математикийн аргачлалаар одоо яг ингээд юунуудыг ирэмбэлсэн байгаа бүтээн байгуулалтын ажлуудаа. За нэгт болохоор Игэн голын усан цахилгаан станц ирэмблэгцээ. Игэн голын усан цахилгаан станцын төсөл хэрэгжих юм бол Булган аймгийн шилжилт хөдөлгөөн даруй 110 дахин нэмэгдэнэ. За тэгээд түүнийгээ дагаад хөрөнгө оруулалтууд нэмэгдэнэ, шилжилт хөдөлгөөн нэмэгдэнэ гэсэн тийм судалгаа гарсан. За дараагийн хөрөнгө оруулалт шаардлагатай салбар гэвэл аялал жуулчлалын салбар байгаа. За Улаанбаатар хотоос Сөвсгөл далайг үзэх гээд одоо гарсан автомашин Орхон аймагт тийм үү Булган аймагт заавал 1 хоног шаардлага үүсдэг. Энийг 3 аймаг ярьж хагаад очихдоо Булган аймагт байрлаад Сөвсгөл далайгаа үзчихэд буцахтаа Орхон аймагт байрладаг гэдэг юм уу. Яг тэр одоо маршрутыг батлаад явах юм бол аялал жуулчлалын өрөөнд тойд бүс бол маш боломжтойгоо аялал жуулчлалыг хөгжүүлэх. За тэгээд дараагийн асуудал тэгээд аливаа хөгжлийн суурин дэд бүтц. Тэгээд дэд бүтцээ зөв төлөвлөөд зөв байх юм бол манай хойд бүсэд хөгжих айгүй их олон боломжууд байгаа. За баярлалаа. За танд их баярлалаа. За дараагийн асуултыг Омар Исхлан панелистээс асууя. Монгол Улсын хэмжээнд бүх бүсдэл одоо энэ уул уурхай одоо салбарыг хөгжүүлэх, зөв зөвхөстэй одоо ашиглах энэ талаар дурдж байгаа. Харин манай бүсэд одоо энэ уул уурхайн бус салбарын хөгжлийн бодлого дээр одоо ямар боломж байгаа вэ? Тэр дундаа таны хувьд одоо энэ Ардчилсан намын Улсын хурлах Ардчилсан намын одоо бүлгийн энэ хөдөө аж ахуйн бодлогын зөвлөх гэдэг энэ албан тушаалыг хариуцж байгаа хүний хувьд манай бүс нутгийн хөдөө аж ахуйн салбар маань хэрэг боломжтой вэ? Ямар одоо зохион байгуулалттай, ямар алсын хараатай одоо хөгжлийн бодлого төлөлтийг төлөвлөвөл үр дүнд хүрнэ гэж тооцож үзэж байна вэ? Тэгэхээр Хөвсгөл аймаг бол уул уурхайгүй аймаг байна гэдэг ингээд яриад байдаг тийм. Гисэн хэдий ч гэсэн бид нар өнөөдөр яг уул уурхайгаас олсон орлогоор л урсгал зардлаа бас улсын төсвөөс татаас аваа санхүүжилсээр ирсэн. Нэгд уул уурхайгүйгээд зарлаад байгаа нь бол бид нар уул уурхайн бас салбараа хөгжүүлэх шаардлага үүсэж байгаа. За бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд бол хойд бүсийг аялал жуулчлал тэгээд мэдээж эрдэнэтэй тулгуурлаад ийм боловсруулах үйлдвэрлэлийг түшгэлсэн байдлаар тодорхойлж байгаа юм байна. Гэхдээ нөгөө талд нь бид нар мал аж ахуй гэдэг том салбар бас байгаа гэрээсээ орхиж болохгүй. Түрүүн бид дурдсан өсвөл бол нэг 5.6 сая, булган 3.6 сая гэдэг за орхиныхоо цөөхөн малыг оруулах юм бол бид нар ингээд нэг ойролцоогоор бараг 10 орчим сая толгой мал нөөц байна гэсэн үг байхгүй юу. За аялал жуулчлалын салбарт бол асар их боломж бий. Сүүлийн засгийн газраас бас яриад бодлогын түвшинд яриад хэлсэн зүйл бол хил дамсан болон хил орчмын аялал жуулчлалын хөгжүүлэх бодлогууд бий. Тэгээд энэ лавжууд дарга ярьдгаар бид нар дэд үтсийн асуудлыг улсын төсөв юм уу эсвэл томхон хэмжээний мега төсөл хэрэгжүүлэх байдлаар санхүүжүүлээд дэд үтсийн асуудлыг шийдэхгүй бол энэ өөрөө хүрээгээ тэлж хөгжихгүй байгаа. За аялал жуулчлалын салбар дээр хоёр дахь нэг гол юм нь юу гэхээр бид нар өвлийн аялал жуулчлалыг бодлогоор хөгжүүлэхгүй болвол бид нар зөвхөн 103 сарын хугацааныхаа за магадгүй оргил үе нь бол 45-аас 50 хоногийн ийм оргил үед л аялал жуулчлалын салбар маань төсчүүлдээд байгаа байхгүй юу. Гэтэл бид нар өвлийн аялал жуулчлалаа одоо бодлогоор хөгжүүлэхгүй болвол зөвхөн нэг 3 хоног хийгддэг мөсний баярын хэмжээнд энийг тодорхойлоод яваад ич болохгүй юм байна. За хөдөө аж ахуйн салбар руугаа буцаад оръё. Хөдөө аж ахуйн салбар дээр бид нар хийсэн тооцоо судалгаа байгаа.
улсын хэмжээнд нэг 170 орчим боловсруулах үйлдвэр байгаа. Одоо нядалгааны цех мах боловсруулах үйлдвэр. Гэтэл яг кластерын тогтолцоогоор нэмийн үнцний хэлхээ бий болгосон юм кластерыг хөгжүүлээд тэрийг тэр лид бизнес гэж ярьдаг юм л да. Лид бизнесийг нь махныхаа үйлдвэргээд уйдсан тохиолдолд энэ 170 орчим мах боловсруулах үйлдвэрийг улсын хэмжээнд ийм сал хэлбэрээр хөгжүүлэхэд оюу толгоогоос их хэмжээний орлогыг экспортын орлогыг Монгол бий болох болцоо байгаа. Зөвхөн хурганы махан дээр бид нар туршаад үзэхэд 1.7 тэрбум долларын экспортыг хийх болцоо байгаа байхгүй. Арабын орнууд, булангийн орнуудаас өнөөдөр мах авах сонирхлоо илэрхийлсэн. Гол нь бид нар тэдний хүсэж байгаа махыг бэлдэх энэ дотоодынхоо нэмийн үнцний хэлхээний тогтолцоо хийж чадаагүй л байгаа. Тэгээд нөөц байхгүй нөхөр хангалттай их байгаад байгаа тий. Одоо зүгээр жишээ авахад Хөвсгөл аймагт өнөөдрийн байдлаар нэг 10 орчим нядалгааны үйлдвэр цех байгаа. Тэгсэн мөртлөө бэлтгэн нийлүүлэх тогтолцоо хийгээгүй учраас нэг 9 сарын сүүл 11 сарын их хүртэл нэг зах зээл дээр байгаа маха булаацалдаад, малаа булаацалдаад жилийн боломжит хүчин чадлаар ажиллах хугацаагаа бүрэн ашиглаж чаддаггүй. Гэтэл бидний санал болгоод байгаа загвар руу шилжчих юм бол Хөвсгөл болон хоёрын нөөц 60 үйлдвэрийн боломж байгаа байхгүй. 60 үйлдвэр гэдэг чинь ойролцоогоор нэг бараг 1 тэрбум долларын хэмжээний зөвхөн мах бэлтгэх болцоо бий. Гэтэл мах боловсруулах үйлдвэрлэл мал орлого гарахад 27-оос 30 орчим төрлийн анхан шатны түүхэн хэдүүд тэндээс гараад ирчихэ. Ингээд дараагийн шатныхаа боловсруулах үйлдвэрийг аймгийн төвүүдийг дагаад хийн үү эсвэл одоо энэ бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд тодорхойлогдож байгаа улсын хэмжээнд бол 99 энэ хойд бүст бол нэг 10 орчим бүс нутгийг сумуудыг тодорхойлсон юм билээ. Анхан шатны боловсруулах үйлдвэрүүдийн төвийг байгуулна гэдэг. Тэгэхээр иймэрхүү байдлаар маш их боломж байгаа учраас төр аль хэсэгт нь хөрөнгө оруулалт хийх үү, хувийн хвшлийг аль хэсэгт нь хөрөнгө оруулалт хийх болцоог нь хангаж өгөх үү, энийг яаж татвар хууль эрх зүйн орчны бодлогоор тодорхойлж өгөх үү гэдгээ бид нэр ойрын энэ жилүүдэд зөв тодорхойлох шаардлагатай байна. За баярлалаа. Яг тантай санал нийлээд дараачийн асуулт бол одоо уйлдана. Дөрөвжийн миний асуултан дээр даваад ирж дарга бас хэлж ирсэн. Энэ эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай байна гэж. Манай бүс нутаг бол одоо ямар чиглэлээр яаж хөгжигдлээр бол одоо амар өсгөлэн дарга, даваа нэм дарга, отгон дарга эднэрийн зүгээс хэлж байна л тань. Гол нь хойд бүс нутагт очиод бизнес эрхлэх. За одоо тухайн одоо том үйлдвэр аж ахуй нэгжүүдийг байгуулахад эргээд одоо бүс нутгийн одоо суур хөгжилд нэмэр болж очиж үйлдвэр аж ахуй нэгжээ байгуулъя гэж зорж байгаа иргэд аж ахуй нэгжид яг ямар хөнгөлөлт хэрэгтэй байна? Татврын хөнгөлөлт юм уу? Газрын төлбөрөөс нь одоо хөнгөлдөг юм уу? Танд түрүүний таны асуултанд дурддагдж байсан одоо иргэн аж ахуй нэгж байгууллагуудад төрийн зүгээс ямар хөнгөлөлт дэмжлэг хэрэгтэй байна вэ? Энийг яаж тодорхойлох вэ? Үүнийг Орхон аймгийн зүгээс одоо бий болгох, бүрдүүлэх боломж нөхцөл та бүхэнд байгаа юу? За тэгэхээр төр хувийн хвшлийн түншлэлийн хууль батлагдсан. За дээрэс нь шин сэргэлтийн бодлого гэдэг хотод үеийн сэргэлт гэдэг. Одоо орон нутгаас ипотекийн зээлийн 3% болгоно гэж тийм иргэнийг. За аж ахуйн нэгжийг бол татвараар 1% гэдэг ингээд бодлого хууль нь бол гарцсан байж байгаа. За дээрэс нь одоо дөрөвний парк эрх зүйн орчин ингээд хууль орчин байна. Тэрний энэ гол нь хэрэгжихгүй байна. За Орхон аймагт өнөөдөр одоо 2100-аар аж ахуйн нэгжүүд яг идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. За Улаанбаатараас шилжиж ирээд уулын тэнд бизнесээ өргөжүүлээд хийвэл өнөө сая 1% татврын 1% бодлого байна. За эрх зүйн орчин буюу тэр үйлдвэр технологийн паркийн бүсд очих юм бол одоо чөлөөлөгдөх нөхцлүүд байна. Гэхдээ бол эрдэнэт ирээд юу хэрэгтэй вэ? Тэр аж ахуйн нэгжүүдэд хамгийн түрүүнд ажиллах хүчин тэр нь байхгүй, хүний нөөц нь байхгүй. Тэр нь байлаа гэхээр одоо манай татврын аж ахуйн нэгжүүдийн ганц ярьдаг нэг үзэл болон ажил болгочийн татвар энэ өндөр учраас энэ усууд боломжийн хэмжээний цалин олох хүнд өгч чадахгүй. Тэгэхээр тэнд ажиллах хүч ирдэг. Манай эрдэнэт одоо хүний нөөц сайтай, жишээл инженерүүд ихтэй. Гэхдээ яг одоо аж ахуйн нэгжүүд очоод үйлдвэрлэлийг хөгжүүлэе явал ихээр өнөөдөр нөгөө залуучууд Улаанбаатар руу гадагшаа яваад эхэлсэн. Тэнд цалингийн хангалттай өгөөд хөгжүүлэхдээ
тухайн одоо ажил амьдралын баталгааг нь хангахын аж ахуйн нэгжүүд маань хувийн хвшил маань яг энэ нийгмийн даатгалын шимтгэл ажиллагчийн татвар дээр унцдаг. Тэгэхээр энийг бол одоо яг орон нутагт ялангуяа төлөвлөгөөс харуулах бодлого нь бас шийдвэрлэх их зүгээр гэж боддог. Ер нь бол худалдаа ажил төрийн танхимаас бол маш олон гардаг саналын нэг бол энэ. Тэгэхээр ингэж энийг тодорхой цаг хугацаанд нь чөлөөлж өгөх шаардлагатай. Түүнээс татварын 1% бодлогоор өнөөдөр дэмжигдээ тийм одоо аж ахуйн нэгж өнөөдөр ирэх байна. За бид нар шинэ сэргэлтийн болго Эрдэнэт хамтдаа өгж игээд энэ бодлогыг 2 жил хэрэгжүүлж байна. За манай дээр аж ахуйн нэгжүүд ирж байна. За тодорхой хэмжээний. Тэгэхдээ маш хурдцтай бидний хэлж байгаа нөхөн амыг тэлэх бодлого хэмжээнд ирэхгүй байна. За эндээс юу бид нар яагаад ирэхгүй байна гэхээр бас нэг асуулт асуугаар борлуулалт Улаанбаатарт одоо хүн ам чинь 50% байж гсэн Улаанбаатарын борлуулалтыг гүйцэхгүй шүү. Тийм учраас Эрдэнэт өнөөдөр борлуулалт хийх гээд энэ бид ашигтай байж чадахгүй байна гэж. Тэгэхээр бид нар яг хүн төвтэй байх хэрэгтэй. Нөгөө төлөвлөлөө сааруулах бодлого ч юм хүн хаана байна тэнд эдийн засаг хэрэгжилж байдаг. Дагаад хувийн хвшлийг хөгжих боломжийг бий болгож байдаг. Хүн байгаа тэнд л хувийн хвшил үйлдвэрлэл бий болгож, үйлчлэгээ бий болгож эдийн засгийн хэрэглэлтийг бий болгох тийм. Тэгэхээр энэ дээр нь бид яг одоо бодтойгоор л дэмжихгүй бол за эрх зүйн орчин байгаад тодорхой одоо шийдлүүд байгаад за төр хувийн хвшлийн ингээд хуулийн гарцлаа. За тэгэхээр энэ дээр бас нэг дутагдал байна. Хувийн хвшлүүд маань бизнес төлөвлөгөө хийгээд одоо шийдвэрээ гаргах явахаар төр маш удаан шийдвэр гаргадаг. Инхээр нэг бизнес чинь манай орон зайд ирж ажиллах за одоо төрийн шийдвэрийг хүлээж хурдцтай хөгжих энэ тал дээр байна. За нөгөө талдаа бизнесийн дээр бас нэг асуудал байдаг. Энэ нөгөө бизнесийн төлөвлөгөө бизнесийн зарчим байна. За одоо жишээлбэл бидний бодит жишээ бол манай бүсэд махны үйлдвэр маш олон байна. Тэгвэл бид энэ бүс хөгжих гэж байгаа тохиолдолд яах вэ? Бид нар тэр олон махны үйлдвэр хэрэггүй шүү дээ. Махны үйлдвэр бага усруулах үйлдвэр нь байх хэсэгтэй л байг. Тэгвэл Эрдэнэт өөр үйлдвэр нь байдаг. Төрөлж л дөө. Тэгэхгүй би энийг манай хүн би нэг зохион онгоос тээ. Бүгд тоос үйлдвэрлэгч болчих шүү дээ. Ашаа барих гал, барлага барих гал. Тэгвэл энийг л интерфейс өөрчлөе гэж. За бидний одоо бүсийн яг одоо даваа тал бол ерөөсөө логистикийн төв. Тэгэхээр хөрсгөлөөс байгаа бүтээгдэхүүнийг Улаанбаатар руу хүргэх гэж ямар ч шаардлага байхгүй. Эрдэнэтээр дамжуулаад, буугаад, дамжуулаад яв. Ингэж бизнес эдийн засаг хөгждөг, аж ахуйн нэгж хөгждөг. Бид нэр яаж шууд булганаас хөрсгөлөөс Улаанбаатар руу ханганы нийлүүлэлт хийхдээ хямдхан явуулах гэж шууд тээвэр хийгээд шүү дээ. Эрдэнэтэд тэгвэл дэд хүчнээ төмөр зам яг энэгээр дамжуулалт та. Бид нар өртөг шингэсэн бүтээгдэхүүн хийж өртөг дамжиж тэр орлого олох хэрэгтэй. А тэгтэл бид нар хамгийн хямд бүтээгдэхүүн хэрэглэхэд хэтэрхий зүтгээд байгаас өнөөдөр бизнесээ бомблоод байгаа. Ийм асуудлыг бол зайлшгүй одоо шийдэх шаардлагатай л гэж үзэж байгаа. Тэгэхээр бид бол ямарсан эх 4 жил за энэ жилдээ бол одоо Эрдэнэт үйлдвэрээ төшгсөн, Орхон аймгийн дэд хүчтэй төшгсөн одоо тээвэр логистикийн төвийг бий болгоё, ханган нийлүүлэлтийг бий болгоё. Зөвхөн одоо дааны дараа зөвхөн Эрдэнэт борлуулах шүү дээ. Улаанбаатар руу нийлүүлээ. Шүү ахаад дархны ус, төвийн бүс рүү ингээд нийлүүлэх энэ голцоо шугам одоо булган Эрдэнэт байна. Тэгэхээр энэ бүсээ ашиглаад өнөөдөр одоо дэлхийн хөгжлүүд бодлоо яаж байна? Дандаа интернет бараа захиалж байна. За энд бас захим гэж байна. Энэ бүгд яаж байна? Дандаа тээвэр логистик, ханган нийлүүл, хүний хэрэгцээ. Тэгэхээр энийг төлөвлөх боломж бидэнд бас байна. За дээрэс нь Эрдэнэтэд бол бас одоо бидний ярьдаг IT-ийн технологи өнөөдөр ажил үйлдвэрчлийн хувьсгал дээр тулгуурсан. Бид нар оюуны потенциал тулгуурсан. За захим оюуны одоо дараагийн хувьслыг бий болгох шаардлагатай. Өөрөөр хэлбэл захиурын үндийг бий болгох боломж байна. Тэгэхээр энийг бас бид бусдыгаа хамтарч хөгжүүлэх хэрэгтэй байна. Зөвхөн энийг Эрдэнэт ярих биш те. Бусад одоо бүсүүд маань одоо энэ дээр хамтарч ажиллаач гэсэн ийм саналуудыг тэгжээж бид бизнес аж ахуйн нэгжийг дэмжиж за мөн одоо тухайн одоо бизнес аж ахуйн нэгжүүдийг бодтой нөхцлөөр хангана гэсэн ийм саналтай. За баярлалаа. За мөн үүнтэй ижил асуултыг одоо Эрдэнэ булганаас асуу. Та бол одоо Булган аймгийн Хангас суманд очиод 5 жил амьдарч байна. За залуу шилжин суурьшихад одоо хүндрэлтэй байгаа 4 асуудлыг нэрлэж байна. Та зүгээр л нэг малчин их гэж очив. Тэ? Одоо малын үрээ шиг шимийг хүртэж эдийн засгийн эргэлтэнд оруулах гэж тэнд ажиллаж амьдарч байгаа. Тэгвэл энэ эдийн засгийн одоо эргэлтэнд оруулахад таатай орчин нөхцөлийг бий болгоход төр засгийн зүгээс аймаг орон нутгийн удирдлагын зүгээс ямар таатай орчныг бүрдүүлээсэ гэж иргэн хөөний хувьд бизнес эрхлэгчийн хувьд үзэж байна. Булган аймгийн Хангал суманд очиод
анхандаа яг сум орон нутаг тэгээд аймагтай ханддаг байсан. Нөгөө зээл хөөцөлж үдчихсэн л та. Тэр чинь нөгөө жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл гэж нэртэй анх гардаг байлгүй да. Тэгээд 2 жил дараалаад яваад бүтээгэн. Зүгээр энэ бүсчилсэн хөгжлийн энэ үзэл баримтлалын хамгийн сайхан зүйл нь юу гэвэл би одоо аймаг гэж шогших шаардлагагүй хойд бүс нутаг гэж бизнесийнхаа орон зайд томоор харах болцоотой болж байгаа юм. Би заавал булганы төв рүү тэндээс бичиг цаас янз бүрийн ингэхгүй Орхон аймгийн төв тэнд худалдаа авагч гол бүс нутаг байхад тийшээ хандаж болж чинь гэсэн үг. Яг ийм боломж хөвсгөлийнхэн ч гэсэн малчид ч гэсэн оногдож байгаа гэсэн үг. Ерөөсөө одоо төрийн бодлогын энэ бол зөвхөн малчин миний л бодол шүү. Монгол төрийн бодлого тунхаг төдий яваад байдаг. Энэ том бодлого хөтөлбөр төсөл энэ үндэсний одоо нөгөө алсын хараа мараа энэ төр гэдэг зүйл чинь яагаад хөлсөн дээрээ буудаг юм гэвэл эрдэмтэн судлаачдаараа судлуулж хагаад ингийн байндаа гэд төр бодлого гаргаад доошогоо хэрэгжүүлэх гэж үздэг. Гэхдээ энэ бодлого чинь яагаад амьдрал дээр бодиттой үр дүнд хүрэх ёстой бэ гэвэл доороосоо мань мэд шиг хүмүүсээс эхэлж эн чинь үс живсэн соёолох ёстой байхгүй юу. Жишээлбэл би бүсчилсэн хөгжлийг бодож шít одоо аж үйлдвэрийн парк байгуулах юм байна. Зэсийн үйлдвэр бол ингээд явах юм байна. Би тэрийг бол эцэг үнийхээ хувьд бодож шít. Миний хүүхэд инженерээ сурах юм байна. Зэсийн баяжуулах үйлдвэрт орох юм байна гэд энэ боломжийг эцэг үнийхээ үүднээс харж ийн гэсэн үг. Энэ нь надад ойлгомжтой тодорхой байх ёстой байхгүй юу. Болгоны хөвсгөлийн бүх аав ээжүүд ингэж бодох ёстой гэж бодож байна. Аж үйлдвэрийн паркын дэргэд ноолоор аль ширний дагалдах үйлдвэрүүдийг дэд үтсийн улсаас өнгөө тавиад байгуулж өгье гэж байна. Энийг би бизнесмен хүнийхээ хувьд бодож болж шít. Найзуудтайгаа нийлээд хэдүүлээ нэхий боловсруулах цехийг энэ аж үйлдвэрийн парк дээр өнгөө дэд үтстэй газар дээр аваад ингэж байгуулъя. Энэ ямархуу хүчин чадалтай юу байгуулвал бололцооны юм бол гэд бизнес хүнийхээ хувьд энийг сонирхож эхэлж байгаа байхгүй юу. Энэ зүйл нь нээлттэй байх хэрэгтэй. За би энийг бас малчин хүнийхээ хувьд бодож шít. Нөгөө жалга руу чирээд байгаа хоньны нэг хийг чинь эрдэнэтэд байгуулагдах эсвэл булганы төв дээр байгуулагдах тэр хөнгөн аж үйлдвэрийн цехүүд чинь давслаад аятайхан анхны тооцоолгыг зөв хийчих юм бол боловсруулдаг болох юм байна. Ашгүй энэ нэг хий чинь 10,000 цаас хүрэхэд боллоо гэж малчин хүнийхээ хувьд бас бодож эхэлж байгаа байхгүй. За тэгээ бүсчилсэн хөгжил аялал жуулчлалын бодлого тэргүүлэх бодлого байна л гэж хэлж байна. Би бас л бодож байна. Нэг хот айл гээд гэртээ нэг хэдэн жуулчин муулчин аваад яваад байсан. Одоо яг хөвсгөл шиг Орхон эрдэнэт булганы малчтад аялал жуулчлалын өөр ямар таатай нөхцөл боломжийг бидэнд санал болгох юм болоо гэд хүлээгээд эхэлж байгаа байхгүй. Яг энэ шиг аливаа бодлогыг төр судлаад одоо ингээд санал болгож байгаа юм бол юу хэрэгжүүлж болох юм бэ гэдэг зүйлийг бидний өмнө дэлгэж явах хэрэгтэй байхгүй юу. Би ханган нийлүүлэгч байгаа хуваар, би эцэг хүний хуваар, би өөрөө хөдөлмөрлөж байгаа малчин ажилчны хуваар, би бизнест хөрөнгө оруулаад ял бизнес руу орох болцоотой бол гэдэг хүний хуваар энэ бодлогыг чинь амь оруулж доороос нь соёолуулах хүмүүс нь энэ энгийн хаас дэргэд бизнесмэнүүд энэ малчин тариалан чинь энэ хүмүүс ч юм байхгүй юу. Би сая хөвсгөл яваад ирсэн. Одоо нэг шүүмжлэлтэй зүйл байгаа юм. Хатгал дээр яваад очиж байгаа. Ер нь хөвсгөлийн аялал жуулчлалын нөхцөл байдал ямар вэ гэдгийг бид нар бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Аялал жуулчлал тэргүүлэх чиглэлтэй бүс байна гэж хэлдэг. Яг өнөөдөр шиг байх юм бол бас гонигтай шүү дээ. Бид нар дэлхийн аялал жуулчлалын тухай ярьж байгаа шүү дээ. Түүнээс Эрдэнэ улган дээр нэг хотын хэдэн багийн очиод хонь гаргаж идэж байгаа тухай биш байхгүй юу? Бүс нутагт хийх гэж байгаа зүйлийн тухай байхгүй юу? Бид нар хэрвээ тэргүүлэх гэж байгаа болвол одоо байгаа аялал жуулчлалын бодлогоо 2-3 шат толгой дээгүүр төлөвлөж төсөөлөх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй бол болохгүй. 23 онд аялал жуулчлалын салбараас тэр $1 олсон гэж байна. Надад нэг тоо байдгийг 200 мянган малчин өрхийн 10% нь 10 малчин аялал тутмын нэг нь хотел гэдэг юм уу энэ жуулчин авдаг энэ сүлжээнд нэгдэх юм бол нэг айл нь жилдээ 10хан жуулчин авах юм бол $200 сая хөдөөгийн малчин айл шингэнэ. Монголын $200 сая хөдөөгийн малчин айлын амьдралын орлогот асар том дэмжлэг болно. Энэ бол ямар ч одоо төсөл хөтөлбөр зээл тусламж халамжаар биш шууд бодтой дэмжлэг болно. Энэ чинээгээр Монголын аялал жуулчлалын багтаамж хүчин чадал нэмэгдэнэ. Болцоо нэмэгдэнэ. Энэ жил илүү олон болно, 25 онд илүү олон жуулчин ирнэ. Тэгэхээр
энэ одоо юу гэдгийг хөвсгөлд очиод ханх хөвсгөл нуурын ирэг дээр газар аваад асар олон зуун сая тэрбумын өсдөгтөө аялал жуулчлалын бааз байгуулах болцоо нь угаасаа хомс үед хөрөнгө оруулалт багтай нутгийн иргэд дээр малчин айлтээс төвшгөлсөн аялал жуулчлалын ийм боломжуудыг илүү дэмжүүл яадгийг ч гэдэг юм уу. Ийм зүйлсээр бидний одоо урам зориг мотивац санаа сэтлийг төрүүлэх ёстой байхгүй юу. Тэгэх юм бол бүсчилсэн хөгжлийн үндэсний энэ бодлого амьд болно. Нөгөө нэг бөөрн бөксөндөө цэрэн цээжиндээ гэдэг шүү дээ. Эн чинь нэг том араа хөдлөх гээд байна шүү дээ. Тэр арааны чинь эрдэнэ булган аль эрг шург нь болох юм бэ гэдгийг ойлгох хэрэгтэй байхгүй юу. Би хаана нь байх юм? Тэ? Чи хаана нь байх юм? Энэ нийлсэн аж ахуй нэгж эднэр нь хаана нь байх юм гээд. Энэ том арагийн чинь бүгдээр нийлж байгаад хөдлөх гээд байна шүү дээ. Хэн нь хаана байх юм гэдгийг ойлгомжтой болгох юм бол бүсчилсэн хөгжлийн үндэсний бодлого амьдрал дээр хэрэгжих олцоотой бол энийг л тодорхой болгох гэдэг. За баярлалаа. Бидний энд хилцэж байгаа яригдж байгаа сэдвүүд тэнцээ протокол хөтлөгдөөд нэгдсэн хилцүүлэг дээр бас санал болж очино. За танхимд хүрэлцэн ирсэн оролцогчдоос асуулт байна уу? Панелистуудаас маань асууж давлт тодруулах зүйл байгаа юу? За та өөрийгөө танилцуулаад асуултаа тавьчихаа асуугаад. За би Орхон аймгаас ирсэн хувийн ишлийн төлөөлөл гамт шиг байна. Тэгээд бүсчилсэн хөгжлийн энэ хөтөлбөрийг зарласан цагаас хойш маш их сонирхож яваа. Тэгээд Эрдэнэтийн хувьд одоо нэг бүсчилсэн хөгжил дотор хаасаагүй байна л да. Ер нь бол нэг хот төлөлтийн талаар бол асар их дутагдaltaй явж байгаа. Бид нар өнөөдөр жишээл одоо хойд бүсийн бүсчилсэн хөгжил дотор бол үйлдвэржилтийн асуудал, нийгмийн асуудлууд яриадад байгаа. Гэхдээ одоо саяхан түрүүний гарч ирсэн хилцүүлгэн дээр хэрвээ одоо байгаа энэ бүсийн 3 аймгийн зөвхөн ам хэдхэн жилийн дараа 400 мянга буюу одоогоос 100 мянгаар нэмэх гээд байна шүү дээ. Гэтэл яг Орхон аймгийн хувьд болохоор 2040 он ихэд хүн ам нь одоо албан бусаар бол 105, тэгээд 2040 он ихэд 150 мянга хүрнэ гэдэг. Тэгэхээр тэнд нэг юм төвлөрөл үүсгээд байна шүү дээ. Гэтэл өнөөдөр манай Орхон аймагт дунд болон урт хугацааны хот төлөвлөлтийн бодлого байхгүй, хөгжлийн бодлого байхгүй. Яг одоо байгуулагдсан иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэлдэхүүн 5 жилийн хөтөлбөрөөр батлана. Тэгэхээр бид нар өнөөдөр яг Улаанбаатар хотын нэг жижиг хөлбөрийг Эрдэнэтэд хийгээд байна гэдгийг эрдэнэчүүд бол өөрсдөө аюул сайн харж байгаа. Яг үүнтэй ижилхэн хөвсгөл бас тийм болно. Яагаад гэвэл аялал жуулчлал хөгжөөд ирэх үед. Тийм учраас би одоо нэг энэ хот төлөлтийн бодлого гэхэлэр бид нар нэг орон сууц яриа, зам яриа, дэд үцэд яриа, эмнэлэг сургууль яриад байдаг биш шүү. Хүний нийгмийн асуудал хаан сайн шийдэгдэн түүнд хүн амын төвлөрөл үүсдэг. Тэгэхээр хүн амын төвлөрөл үүсгэж байгаа бол түүнийг стрессгүйгээр ая тухтай байх асуудлыг шийдсэн тийм л төлөвлөлтийг би хот төлөлтийн бодлого гэж яриад байгаа юм. Үүнийг орхончууд маань уриалаад, манлайлаад үүнийг бүр иргэдээсээ оролцуулж байгаад мэргэжлийн байгууллагуудыг оролцуулж байгаад зөвхөн иргэдийн хурлын төлөөлөгчдийн 41 төлөөлөгчийн хүрээнд биш энийг нэлээд том агуулгаар нь хараачаа гэж хүсэж байна. За дараагийн нэг зүйл бол одоо яг би даваад орчоос асууя. Ер нь Орхон аймаг спорт олимпизмыг бааз болгоод хөгжүүлэх энэ өөрөө нөгөө талдаа аялал жуулчлалын нэг салбар шүү. Ингэх боломж юу энэ талаар хийсэн судалгаа байдгүй гэж асууя. За тэгээд би хин отхон төлөөлөгчөөс асууя. За манай хот төлөвлөлтөөр нэг асуудал гараад байгаа. Сүүлд Эрдэнэт бол өөрөө ил уурхаатай бүс нутаг. Өнөөдөр бид нар ил уурхаагаа бүр хамгийн ойрхонд нь 500 бараг магадгүй 1 км-с дотгошоо орон сууцны төлөвлөлт хийчихсэн. Гэтэл ил уурхаа хэдий гүнзгий байх тусмаа түүнээс газрын гүнээс гарах химийн болон хүнд металлууд агаарын уралд ороод илүү хортой бодисыг зөвхөн агаараараа дамжуул, тоосонцороор дамжуулж энэ өөрөө 1.5-аас 2 км-т шууд тархдаг буюу агаарын урсгал талдаа бол 50-аас 60 км тархдаг олон улсын судалгаа байдаг. Үүн дээр олон улс яг энэ ил уурхаагаа дагаад хажууд нь хот төлөвлөлт хийдгвэ. Гэтэл өнөөдөр манай Эрдэнэт хотын хот төлөвлөлт яг ийм болцсон явж байгаа. Тэгэхээр отхон дараагаас энэ дээр илүү сайн анхаарч ажилласаа гэж хүсэж байна. Баярлалаа. Ер нь цаашид хамтарч ажиллах талаар бол нээлттэй. Би ер нь бол бүсийн хөгжлийн хөтөлбөр нээлтсэн цагаас хойш яг өнөөдөр шиг юм нээлттэй бол зарлаагүй.
Тэгээ өнөөдөр нээлттэй зарласан учраас амжиж ирж оролцож байгаамаа. Баярлалаа. Баярлалаа. Ерөнхийдөө бол санал хэллээ даваад өрж дараагаас нэг асуулт асуулаа гэж үзэж байна. За Ганц шихрийн асуултанд хариулъя. За Орхон аймаг мэдээж тодорхой бодлого хөтөлбөрөөр төлөвлөгөө байгаа. За энэ нь бол мэдээж хөгжлийн бодлого төлөлтийн тухай хууль, за төлөлт ерхий одоо ерхий төлөвлөгөө гэсэн юм зүйлүүдээр хөгжиж явж байгаа. Тэгвэл таны асуусан асуултанд хвчлэн хариулъя. За спорт аялал жуулчлал спортын бүс гэж байна. За Орхон аймаг хөгжлийн ерхий төлөвлөгөө 2020 гэдэг юм хөгжлийн гол баримтч маань 2020 оноор дууссан. За бид 2040 оны хөгжлийн ерхий төлөвлөгөө хийгдэх ажлууд бол одоо хийгдэггүйгээр за өнөөдөр хүрсэн. За яг энэ одоо жишээл хийгдэггүй шалтгаан яг энэ бүссэн хөгжил гэдэг зүйл. Хангаан бүсийн өмнө нь бол Орхон хангаан бүс байсан. За хангаан бүсийн одоо хөгжлийн төлөвлөгөөр батна. За өөрөндөө Эрдэнэт байсан. За ингээд бидний 2040 гэдэг энэ хөгжлийн хөтөлбөрөөр ерөөсөө бүсийн төлөвлөгөөрөд бат тийг улс хийнэ гэдгээс шалтгаалаад бид хөгжлийн хөтөлбөр 2040 гэдгийг бол хийж чадлагүй дээ хүрсэн. Яг бол орон нутаг өөрөө хийж чадахгүй бас хууль нь тийм. Тийм учраас хөгжлийн хөтөлбөр 2040 гэдэг хууль бол өнөөдрийн бүсийн хөгжлөөр ялгарч гарч ирснээрээ одоо энэ цаашдаа хэрэгжих боломж үүсэж байгаа. За 2020 гэдэг хөтөлбөр дээр бол одоо бидний таны мэдих одоо наадмын талбайн дээр цэнгэлт хөрчмийн бүсийг бол энэ аялал жуулчлалын спорт за манайх ч өөрөө спортын төрөлсөн сургуультай цэнгэлт хөрчмийн бүсийн төлөлт гэж байгаа. Энэ дээр бол яг спорт олимпизм одоо битүү дээртэй энэ спорт ордон за дээрэс нь биеийн тэмээ одоо спорт уралдаа олимпизмыг дэмжсэн юм бүс болгоно гэдэг ингээд зарлцсан байж байгаа. Тэгэхээр энэ төлөвт хэрэг хийгдчих юм бол одоо яг одоо манай Эрдэнэт өөрөө бол спорт энэ цан өлөө болон зуны одоо энэ спортыг хөгжүүлэх боломжууд байдаг. Тэгэхээр энэ бүс бол хөргөчих боломжтой байгаа шүү гэж хэлье. За маш их баярлалаа. Өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцсон панелистуудаа маш их баярлалаа. Зохион байгуулагчдын зүгээс дараачийн хэлэлцүүлэг цаг болсон байна гэж сануулж байна. Тэгээ бидний энэ орон нутгийн хөгжлийн энэ салбар хэлэлцүүлгийн гол үр дүн нь дөнгөж саяхан одоо аймаг нийслэлийн одоо иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулиуд явагдаж дууслаа. За энэ цагаас эхлээд зарим аймагуудын одоо орон нутгийн удирдлагын байгууллагууд байгуулагдаад эхэлсэн. За засаг дарга нар удахгүй батламжлагдаад томилогдоод ирэх бах. За энэ цаг үед одоо байгуулагдсан шинээр байгуулагдсан нутгийн удирдлагын байгууллагын одоо төлөөлөгч нар маань засаг дарга нар маань бүсийн одоо шийдвэр гаргах төвчний хүмүүс маань нэг ширээний ард нэгдэж тойрч суугаад бүсийн хөгжлийнхөө талаар нэгдсэн нэг ойлголттой болж ард иргэдийнхээ одоо санаа бодол тулгамжийн асуудлуудыг сайн сонсож шийдвэрлэх тал дээр нэгдэж нэг цул болж ажилласаа гэж хүсье. Энд бас хүрэлцэн ирсэн иргэд та бүхний оролцоо энэ асуудалд маш чухал шүү гэдгийг хэлье. Тэгээд та бүгдийн цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье. Баярлалаа.